сая өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол жоохон өсөлт бол багассан ч гэсэн цаашдаа бас эрчимжээд явах болов уу гэсэн найдлага хүлээлт бол байгаа. Өнөөдөр гаргаж байгаа тайлантай холбогдуулаад 5 жилийн үндсэн чиглэл буюу 26 оноос 2030 хүртэлх үндсэн чиглэл дээр та бүхний зорилт байгаа. 5-5-1 дээр санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ 5 жилийн үндсэн чиглэлээр болохоор та бүхэн маань 2027 8 оны байдлаар 26.70% хүргэнэ гэсэн зорилт тавьсныгаа 2025 онд биелүүлчихсэн байна тийм ээ. Тэгэхээр 5 жилийн үндсэн чиглэлээр тавьсан энэ зорилтоо та бүхэн маань шинжилье гэж төлөвлөж байгаа юу? Арай илүү өндөр зорилт тавиад явах уу? Эсвэл энэ одоо тоогоор бариад явна ч гэдэм юм. Мэдээж нөгөө жил болгоноор энэ чинь эзлэх хувь нь бас өөр болох болов уу гэж бодож байгаа л тийм өөрчлөлтийг хийх ажил төлөвлөж байгаа болов уу гэсэн ихний асуулт. Хоёр дахь нь цаг үеийн шинжтэй асуулт асууя. Банк бус санхүүгийн байгууллагууд дээр за зээл авахд орлогын харьцаа гэж байгаа тийм ээ. Тэрийг одоогийн байдлаар хэдэн хувьтай барьж байгаа вэ? Монгол банк бол 45% болгож бууруулад энэ чиглэлд нь барина гэсэн хандлагатай байлээ. Санхүүгийн зохицуулах орноос ямар тооцоолж байгаа. Ялангуяа одоо манай гадаадад үүсэж байгаа нөхцөл байдлын улмаас хэрвээ бид нэр бичил зээлээ тэлээд явах юм бол хэрэглээ өсөөд ханш эсвэл инфляцид бас нөлөөлөх магадaltaй байгаа учраас энэ талаар төлөвлөгөөгөө танилцуулж өгнө. Ажлын хэсгийн 3 номер микрофоныг нээе. За алуусан жумс гишүүний асуултанд хариулъя. Санхүүгийн зохицуулах орны энэ 26 оны нэг жилийн нэг гол зорилт бол санхүүгийн салбарын эрхсэн шинтгэлийг хийх гэдэг энэ төлөвлөгөө тавьж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжснээс хойш сүүлийн одоо 30 гаруй жилийн хугацаанд санхүүгийн системийг олон талаар санхүүгийн системийг бий болгоно гэдэг энэ гол зорилтыг тавьсаар ирсэн. За сүүлийн 5 жилийг гис тооцвол Монгол улсын нийт санхүүгийн зах зээлийн 95% банкны систем, үлдсэн 5% банк санхүүгийн салбар эзэлж ирсэн. За сүүлийн 5 жилийн хугацаанд энэ үр дүн дээр бас харьцангуй өөрчлөлт гарч байгаа боловч бидний төлөвлөж ирснээс 28 оны зорилтынхаа түвшинд бол одоо хүрсэн байж байгаа. За мөн санхүүгийн зохицуулах орооны стратеги төлөвлөгөө дунд хугацааны буюу энэ 5 жилийн бас стратеги төлөвлөгөө одоо боловсруулах ажлын хэсэг ингээд гараад ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бид нар илүү олон талаар санхүүгийн систем буюу энэ хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг илүү нийгмийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөтэй юм салбар болгож хөгжүүлж санхүүгийн салбарын нэг гол тоглогч болгохын зорилт тавьж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хуулийн төслүүдийг бас батлаж энэ эрх зүйн орчныг бүрдүүлснээр бид нар санхүүгийн системийн нэг гол тулгуурыг бас юм босгох боломж бүрднэ гэж ингэж харж байгаа. Өөрөөр хэлбэл бидний хувьд санхүүгийн салбар илүү одоо дотоодын нэвтрүүлгийн хөрөнгийн зах зээл нь бараг 30-40%, даатгалын салбар нь 30-40% хүргэх энэ боломж потенциал Монгол улсад бол байгаа гэж харж байгаа. За энэ эрх зүйн шинтгэлийг хийснээр даатгалын салбар өнөөдөр 1 хүрэхгүй өвтэй байгаа. Энэ 5 жилийн хугацаанд тэгэхэд 10 дахин өсөх энэ боломж байгаа гэдэг ийм судалгааг бол бид нар хийж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа даатгалын салбар хөгжснөөр эргээд хөрөнгийн зах зээлийн нэг гол одоо урт хугацааны хөрөнгө оруулагчид болно. За мөн улсын хурлын дээр явж байгаа зээлийн хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хууль явж байгаа. Энэ хуулийн хүрээнд бас тодорхой энэ урт хугацааны ийм хөрөнгө оруулалтын сангууд бас бий болно гэсэн ийм хүлээлт тавьж байна. За хоёр дахь асуудлын хувьд хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, бизнесийн зээлийн их усрыг нэмэгдүүлэх, за мөн захим зээлийн давхардлыг арилгах чиглэлээр бас санхүүгийн зохицуулах ороо 2004-2005 онуудад бас тодорхой арга хэмжээнүүд аваад явж байгаа. Банк санхүүгийн байгууллагуудын хувьд нөгөө хэрэглээний зээлийн харьцааг үе шатаар 70%-аас бууруулад өнөөдрийн байдлаар 55-45 гэсэн үр орлогын харьцааг тосч байгаа. За мөн хэрэглээний зээл болох зээлийн одоо гол бүтээгдэхүүн үйлчилгээний нэг болох автомашин барьцаалсан зээлүүд дээр анх удаа зээл үнэлгээний харьцааг ашигладаг болсон. Өөрөөр хэлбэл Монгол улсад одоо санхүүгийн банксаас өөр одоо энэ харьцааг ашиглаж байгаа газар бол байхгүй гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Тусан жамсгшүүн тодруулж асууя.
За баярлалаа. Энэ хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлуудыг хийгээ явж байгаа. 2 хууль өргөн баригдсан хэлцээсгэнээс шийдэгдэж явж байгаа. Тэгээд ажлыг нь бол дэмжиж байгаа. Нэг асуудал байгаа нь болохоор бидний нэг тогтолцооны хувьд Монгол банкны өр орлогын харьцаа санхүүгийн зохицуулахаараа буюу банк бус санхүүгийн байгууллагуудын арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын өр орлогын харьцаа энэ мэдээлэл нь хоорондоо уялдаж байгаа юу? Тэгэхгүй бол банкн дээр очиод зээл авчдаг, дахиад банк бус дээр очиод энэ харьцаагаараа дахиад зээл авчдаг ийм ажил хийгдэж байгаа болов. Ажлын хэсгийн 3 найрын микрофоныг нээ. За бол усан жамс гişүний асуултанд хариулъя. За би нөгөө түрүүний хариултан дээр бас амжиг учраас нэмээд нэг 2 тоо хэлье гэж бодож байна. Хэрэглээний зээлийг хумх хязгаарлах бодлого хэрэгжүүлснээр энэ оны хувьд энэ хэрэглээний зээл жил дунджаар 37.7% өсөлттэй байсан бол одоогийн байдлаар 8.9% болж энэ хурдыг бууруулсан байж байгаа. Нөгөө талдаа бизнесийн зээлийн дундаж өсөлт 39%тай байдаг бол энэ 25 онд 56.4%тай болж өсөж байгаа. Тэгэхээр цаашаа ч гэсэн бизнесийн зээл нь илүү өсөд хэрэглээний зээлийг хумх бодлогыг хэрэгжүүлнэ. Нөгөө талаараа Монгол улсын мөнгөний бодлого ярьж байгаа мөнгөний бодлогын энэ арга хэрэгслүүдтэй санхүүгийн зохицуулалтаас гарч байгаа арга хэрэгслүүд нийцдээ явж ирсэн. Цаашдаа ч гэсэн яг энэ чиглэл хандлага бол хадгалаад явна. Нөгөө талдаа банкн дээр тавьж байгаа өр орлогын харьцаа За лувсан жамс гişүүн тодруулъя. Тодорхой дэлгэрэнгүй хариулж байгаад баярлалаа. Монгол банкны дата, танаа дата хоёрыг бол хоорондоо уйдсан байгаа юм байна тийм ээ. Асуулт. 3 найр хариулъя. Энэ санхүүгийн бүх байгууллагууд энэ зээлийн мэдээллийн санд нэгдсэн байдлаар мэдээлэл нийлүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл банк байна уу, банк санхүүгийн байгууллага, Монгол улсад санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх байгууллагууд, энэ санхүүгийн зохицуулахаараа олон Монгол банкны бүртгэлтэй бүх байгууллагууд зээлийн мэдээллийн сан, нэгдсэн мэдээллийн санд мэдээлэлээ бүртгүүлэх үүрэгт хүлээж байгаа. Эндээс бүх одоо арилжааны банкуд болон банксууд лавлгаагаа аваад энэ өр орлогын харьцаа хэтэрж байгаа хэсгээр нь өөрийнхөө шалгуурыг тавиад зээл олгоод явж байгаа гэсэн үг. За одоо Монгол банкны зээлийн мэдээллийн сан бодит цагийн гурийн буюу real time хэлбэрт JSON гэдэг энэ солонгосын систем шилжиж байгаа. За бидэнд өгж байгаа мэдээлэлээр бол зээлийн мэдээллийн сан банк санхүүгийн байгууллагуудыг энэ оны одоо 7 сар ихэд бүрэн real time систем шилжүүлнэ гэдэг ийм мэдээллийг өгöd байгаа. Баярлалаа. Батнаар авлах гişүүн асуулт сууя.